2% татвар дээр өмнө одоо бас би үйлдвэрчэнд байхдаа энэ 2% одоо буцаалт орон сууцны одоо дэмжлэг гэдэг энэ үднэс нь бол би татварын хуулинд саналаа оруулаад тухайн үед хараахан дэмжигдээгүй. А би тэгээ сая ийм одоо хуулийн санаачлаг гараад ороод ирэхэд нь бол бас би өөрөө дэмжсэн хүний бас нэг. Хоёр гараа өргөдөөж өргөдлийн 1000 оронд анх орж яхад нь би дэмжиж өгөөлж байсан. Гэхдээ асуудал байна. Өөрөөр хэлбэл 2% татварыг бол одоо Иргэн Батхүү маань одоо ингээд өөрөө тайлбарлахаар болохоор тэр хуулийн дээр огт байхгүй болгох гэсэн байгааз. Байхгүй болгох юм бол одоо яг нэг хэлэхэд яах вэ гэхээр үл хөдлөх хөрөнгийн одоо борлуулалтын татварыг байхгүй болгох юм бол маш их хуулийн цоорхоо гарч ирнэ. Ялангуяа одоо үл хөдлөхийн одоо дамлан 8 бол одоо нилээдгүй одоо дэврэг татвараас сухтна, мөнгө угаалт нэмэгдэнэ. Ийм одоо цаана ийм үр дагаврууд байгаа. За яг өөрийнх нь яриад байгаа тэр юуг нь би бол одоо өөртөө бол би яасан л хэлжсэн. Зөвхөн анх удаага байр авч байгаа ч гэдэг юм уу. Эсвэл нүүх зорилгоор гэдэг юм уу те байраа зараад өөр юм аа. Эсвэл хашаа байшинтай газартай байж байгаа газар хашаа байшингаа зараад нэг байранд орох зорилгоор ингээд тохиолдолд нь бол авахгүй байж болно гэдэг юм саналыг хэлж. Би бол тэрийг дэмжиж байгаа. Яг тэр утгаар нь иргэд бол дэмжиж байгаа гэж ойлгож байгаа. А түүнээс биш одоо яг нэг үгүй хэлэхэд бол одоо ингээд нэг 50 60 байртай тий 10 20 байртай. Тэгээд одоо байнга одоо нэг байрны бизнес хийгээд тэрийг ямар ч татвар төлдөггүй. Ийм хүмүүс зориулж цаагуур нь одоо ийм зүйлийг хийж байгаа болох юм бол энэ бол болохгүй. Яг нэг үгүй хэлэхэд бол одоо нэг 100,000 төгрөгийн 50,000 төгрөгийн одоо бараа зарсан ч гэсэн хүн татвар төлж байгаа шүү дээ. Гэтэл тийм том үйл хөдлөлийн бизнес хийгээд зарж байгаа хүмүүс огт татвар төлөхгүй байна гэдэг бол энэ бол байж болшгүй зүйл юм аа. А нөгөө талаараа нэг хуулийн юу нь бол яг энэ заалтыг хүчингүй болгочвол орлогын албан татвар гэдэг 10% төлөх эрсдэл бас байгаад байгаа. Онцолж одоо 2% татвар гэдэг юм байхгүй болгочвол нөгөө талд нь иргэн одоо орлого юу гэх юм бол орлогын албан татвар 10% төлнө гэдэг юмруу өсөрчих магадлал бас байгаа шүү. Тийм учраас энэ тал дээр бол одоо миний хувьд нийт одоо санаачилсан иргэдийн юуны хувьд бол одоо хэлэхэд анх удаага байр авч байгаа. Эсвэл тэрийгээ зарж байгаа. Хоёр дахь ч гэдэг юм уу. Одоо бол хуулийн татварын югаар зөвхөн анх удаага орон сууц авж байгаа бол нэг татварын хөнгөлт эзэлж байгаа шүү дээ. За би бол одоо яг энэ дээр бол харин энэ татварын хууль орж ирсэн дээр нь анх удаага болон магадгүй гэр бүлийнх нь гишүүдийн тооноос хамааруулаад одоо магадгүй анх удаа ганц бие байж байхдаа нэг оюутан ажил хийгээд нэг ганц өрөө байр авсан байж болно шүү дээ. Тэгээд гэр бүлтэй боллоо. 3 хүүхэдтэй боллоо. Тэгээд нэг байраа томруулаад 30 м квадрат байртай байсан бол за би нэг 70 м квадрат байр авъя гэдэг дахиад авахд мөнгө хэрэгтэй болно. А тэр тохиолдолд дахиад татварын хөнгөлт хэвлүүлж гэж. Тэр би бол иргэдэд тэр сонголтын нэг гэж боддог. Өөрөөр хэлбэл 2% татвар байхад хүн болгон байр зараал нэг хайхтар тэгэл 2% татвар ингээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Нийт одоо өрхийн маань дийлийнх нь орон сууцгүй одоо ийм тохиол байгаа. Тийм учраас харин энэ үед нь буцаалтаа илүү нэмэх үү? Татварын буцаалтаа. Одоо бол 6 сая төгрөгийн буцаалт буюу 60 сая төгрөгийн орлогоос хүн амын орлого албан татвартай тэнцэх хэмжээний татвар буцааж авч байгаа шүү дээ. Энийг одоо 15 сая буюу 150 сая төгрөгийн одоо орлогоосоо төлөх хувийн орлогын татварыг буцаахаар хуулийн төсөл ороод ирсэн баг. А энэ дээр нэмэх нь харин 2% болоод яах вэ гэхээр хоёр дахь удаага байр авч байгаа хүнд татварын хөнгөлтийг эдлүүлье. Тэгэх юм бол яах вэ гэхээр бүр илүү хөнгөлөлт эдлэх боломж байгааз. Тийм учраас ийм одоо нөхцөл боломжуудыг хараад би бол энэ одоо асуудлыг бол нийт татварын одоо хуультай нийцүүлээд бүр том цогц утгаар нь хийя гэж. Тэгээ сая бол гэр бүлийн хуулийн дээр одоо шийдэл 4 хүүхэдтэй байх юм бол хин нэгийг татварын одоо хөнгөлт үзүүлэх гэлээ шүү дээ. Тэгэхээр 3 хүүхэдтэй нь яах юм те? 2 хүүхэдтэй нь яах юм? А миний хувьд бол одоо хуулийн төсөл санаачлагын хувьд бол би гэр бүлийнх нь гишүүн болгонд хөнгөлөх хувийг заагаад өгч. 2 хүүхэдтэй байх юм бол те нөгөө нийт төлж байгаа татварынх нь 20% хөнгөлж. 3 хүүхэдтэй байх юм бол 30%, 4 хүүхэдтэй бол 40% болно үст. Түүнээс биш хүүхдийн олон цөөнөр нь агуулгуудаа чи 4 хүүхэдтэй байх юм бол одоо шууд татвараас хөнгөлөгдөнө. А чи 3 хүүхэдтэй юм уу 2 хүүхэдтэй байх юм бол хөнгөлөхгүй гэж бас болохгүй. Гадаадад яадаг вэ гэхээр хүүхдийн тооноос хамааруулаад, гэр бүлийнх нь гишүүний тооноос хамааруулаад магадгүй гэр бүлд чинь нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх юм бол тэр гишүүнтэй чинь чи тэжээнд итгэж авч явж байгаахийн төлөө тэр хүн татварын хөнгөлтийг бүр илүү эдлүүлдэг. Тийм ухаалаг системтэй байхгүй. Тийм учраас шудраг байх үүднээс бол одоо миний хувьд энэ гэр бүлийн хуулийн дээр ч гэсэн би саналаа хэлнэ гэж бодож байгаа. Татварын хуулийн дээр ч гэсэн хэлнэ гэж бодож байгаа. Яг жирийн иргэн айл өрхийнхаа дунджаар авч үзээд миний хувьд бол одоо илүү бага дунд орлоготой иргэдийг илүү татвар
илүү хөнгөлт эдлэх нөгөө мөр байр авах гэж ядаж байгаа нөгөө залуучуудад илүү татврын хөнгөлтийнх нь сонголтын бий болгож өгөх талтай тавина. Түүнээс ш одоо нийтэд нь танаас ямар ч татвар авахгүй хүн болгон дуртай. А гэхдээ татвар оршуудаар төр бий те гэдэг үүднээс татварыг дахин хууль гаргах нь ерөөсөө орлого дахин хуулах нь төрийн үеийн татвар учраас ийм татврын цогц юм гэдэг хэлнэ. Дээрээс нь одоо бас өөрөө асуусан те хүүхдээ хадгаламж гэдэг. Би бас юм саналыг өгч байгаа. Манай үйлдвэрчний хөвлөөс ийм хэд хэдэн багц санал өгсөн юм. Нэг нь болохоор саяны энэ хоёр дахь удаага байраа авж байгаа. Татврын буцаалтыг хоёр дахь удаага нэг хүнд боломж олгоё. Амьдралд нь хоёр боломж олгоё л та тийм үү. Магадгүй нэг хүн одоо шул хашаа байшаа авахтаа нэг хийсэн байж болно. Татврын хөнгөлтөө буцаалтаа авсан байж болно. Хоёрдугаарт байранд орсон юм эсвэл өрхийнх нь хүмүүс одоо нэмэгдээд байсан тохиолдолд татврын буцаалтаа авъя. За дараа бас нэг санал бол хүүхдийн хадгаламж буюу одоо хүүхдэд зориулж хадгалж байгаа хадгаламжаас одоо ашигын татвар гэдэг 10% авч байгаа шүү дээ. Энийг одоо хөнгөлөё. Хэмжээнээс нь хамааруулаад. Магадгүй одоо шийдвэл нэг хүүхдэд одоо 50 сая хүртэлх хэмжээний одоо хадгаламж байх юм бол тэрийг 100% хөнгөлөе. 50-аас 100 байх юм бол тэ нэг 50% хөнгөлөж гэдэг юм уу. Ийм байдлаар нөгөө хүүхдэд хөрөнгө оруулъя гэдэг үүднээс нь одоо шил англич гэдэг юм уу ба зарим орнуудад хүүхдтэй холбоотой бүх зүйлээс татвар авдаггүй. Бүр памперснаас авдаггүй. Угж сүү тэ бүгднээс татвар авдаггүй байхгүй. Тийм учраас бидний хувьд бол эхний ээлжинд хүүхдэд зориулаад хадгаламж хийж байгаа. Хүүхдэд зориулаад хүүхдийн мөнгөө хадгалж байгаа хүмүүс байж байгаа. Энээс татвар авахаа болчихё л тэ тийм үү. За мөн дээрээс нь баг жижиг дунд одоо орлоготой байж байгаа. Эрүүл мэндэд зориулаад хүмүүс хадгаламж хийж байгаа тийм үү. Тэгэхээр ийм хэмжээний одоо бага хэмжээний одоо хадгаламжийн хүмүүдээс одоо тэр татвар матвар авах юм бол багасгаад иргэдээ хуримтлалтай болгоход нь дэмжлэг үзүүлэх татврын бодлогыг хийе гэдэг ийм саналыг ирүүлж байгаа. Би бол энийг бас одоо татврын хуулийн дээр болж өгвөл тусчаасаа гэж бодож байгаа. За 3 дугаарх нь яг нэг гэр бүлийн хуультай холбоотойгоор өрхийн гишүүнд нь хамаарсан татврын хөнгөлтийн бодлогыг хэрэгжүүлье гэдгийг бол хийж байгаа. Өөрөөр хэлбэл чи ганц бие байгаа нөхцөлд 10 сая төгрөгийн орлоготой байх. За чи 5 хүүхэд гэр бүлийн гишүүч 5 уулаа тийм үү. 5 хүн байх юм бол одоо нэг гишүүнд нь авах орлого нь бол 2 сая болж байгааз. Тэгэхээр энэс бол гишүүнийхэн тоо болгоноор нь татврын хөнгөлтийг илүү хөдөлгөх гэдэг энэ олон улсын сонгодог ийм шударга механизмыг бол би хэрэглэе гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо тэр гэр бүлийн хуулийн дээр би гин татврын асуудал ороод ирэхээр нь бас олзуурч байгаа. Санаа нь бол зөв. Гэхдээ шууд 4 хүүхэдтэй болоод байгаа юм. Тэгэхээр 4 хүүхэдтэй айл бол одоо зөөхөн шүү дээ, тэ. Тэгэхээр 3 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй айлууд байж байна. Тэгэхээр тэрийг бол нөгөө шударга байх үүднээс нь хувийн 40 30 20 10 болгоч л да тийм үү. Эсвэл 4 хүүхэдтэй 100 өнгөлөх юм бол аль нэг гишүүн нь. 3 хүүхэдтэй байх юм бол 60% өнгөлөе. 2 хүүхэдтэй байх юм бол 40% өнгөлөе. 1 хүүхэдтэй байх юм бол тэр 20% өнгөлөж гэдэг юм уу. Тэгэл тийм татврын шатлалын юм ийг хэрэглэе гэж бодож байна. За. Одоо тэр нөгөө юу яригдчихэж байгаа шүү.